Монгол Улсын их сургуульд философийн салбар байгуулагдсны 50 жилийн ойг угтаж Монгол Улсын их сургууль шинжлэх ухаан технологийн их сургуультай хамтран гоо зүйн боловсрол ба орчин үеийн сэдвт эрдэм шинжилгээний баг хурлыг зохион байгуулж байна. За тус баг хуралд улсын болон хувийн хөвшлийн ихтэй сургуулийн 42 илтгэл хилэлцэгдэж байна. За мөн бүгд найрамдах Хятад ард улс болон Өвөр Монголын өөртөө засах орноос эрдэмтэн багш нар оролцож байна. За энэ хуралд бол одоогоор Монгол улсын болон хувийн ихтэй сургуулиудаас болон эрдэмтэд багш нар болон магистрант, докторант оюутнууд за мөн эрдэм шинжилгээний байгууллагууд тэг Хятад ард улсаас бас урагдж бас нэг илтгэл оролцож байгаа. Мөн Өвөр Монголоос 2 илтгэл гэх мэтлэнгээр нэлээд өргөн хүрээнд ойролцоогоор одоо 42 илтгэл одоо өнөөдрийн байдлаар хилцүүлэгдэнэ. Үүнээс гадна бас цаана 10 гаруй илтгэл бас постэр маягаар оролцож байгаа. Ингээд үүний дараа эрдэм шинжилгээний хурлын дараа энэ манаас оюутан залуучуудад гоо зүйн боловсрол олох одоо энэ хүмүүст гарын авлага болж хэвлэгдэнэ. Өнөөдөр эрдэм шинжилгээний баг хурал доктор, профессор эрдэмтэн багш нарын нийлсэн 100 гаруй хүн оролцож байгаа юм байна. Монголын залуусын гоо зүйн боловсролын төвшин болоод тэдгээрт гоо зүйн боловсролыг багаас нь олгон төлөвшүүлэх зорилгыг тавин ажиллаж байгаа юм байна. За өнөөдрийн хүмүүнлэг арчилсан нийгмийг байгуулж байгаа үед хүүхэд залуучуудын гоо зүйн боловсрол, ёс зүйн хүмүүжлийн асуудал бол чухлаар тавигдаж байгаа. За Монгол Улсын их сургуульд гоо зүйн хичээлийг анх манай Монголын нэрт эрдэмтэн Эсэл Усан Вандан за мөн дараа нь философийн ухааны доктор, профессор Ж Төмөрбаатар нар зааж байсан юм аа. За энэ эрдэмтэн багш нараа бид байнга дурсан санаж үзэл, онол, ном бүтээлийг нь түгээн дээгрүүлж байх ёстой юм аа. За өнөөдрийн манай хуралд Монгол Улсын их сургууль, шинжлэх ухааны технологийн их сургуулиас гадна соёл урлагийн их сургууль, кино урлагийн дээд сургууль, зохиомж дээд сургууль, Азийн боловсрол дээд сургууль, хууль сахиулахын их сургууль, хөдөө аж ахуйн их сургууль зэрэг олон одоо улсын болон хувийн сургуулиуд оролцож байгаа юм аа. За мөн боловсрол, соёл шинжлэх ухааны яам, соёл урлаг судлалын хүрээлэн төлөөлөгчд мөн оролцож илтгэл тавьж байна. За өнөөдрийн хуралд бол хүүхэд залуучуудыг багаас нь гоо зүйн хүмүүжил яаж олгох вэ? Орчин үеийн гоо зүйн үзэл онолууд ямар үзэл онолууд байна? Хүүхэд залуучуудын харилцааны соёл, хувь хүний биеэ авч явах соёл, ёс зүйн хүмүүжил төлөвшил зэрэг олон асуудлуудыг хилэлцэж байгаа юм аа. Тус хурал Монгол Улсын их сургууль, шинжлэх ухааны технологийн их сургуулиас гадна кино урлагийн дээд сургууль, соёл урлагийн их сургууль, хүмүүнлэгийн ухааны их сургууль болон бүгд найрамдах Хятад ард улсаас 2 сургууль, Өвөр Монголын өөртөө засах орноос 2 сургуулийн эрдэм шинжилгээний баг хуралд урагдан ирж оролцож байгаа юм байна.